Одоо Inkscape програмын шүүлтүр буюу фильтр функцийн тухай үзэж эхлэе. Энэ функцийн тусламжтайгаар drop shadow буюу сүйдрэлт яаж хийхийг эхнээс нь энэ жишээ дээр үзэх болно. Дасгалын хавцнаас 06 доогуур зураастай 01 доогуур зураастай фильтр editor гэсэн SVG файлыг нээсэн ба за энд Японы газрын арлын зураг байна. За фильтр зэвсний shadow and glows мөрнөөс drop shadow командыг ажиллуулж болно. За drop shadow командыг ажиллуулахаас өмнө фильтр зэвсний filter editor мөр дээр тавшия. Баруун хэсгийг харъя. За filter editor диалог панел нэгдсэн харагдаж байна. Панелийн цонхыг томсгож харъя. Filter гэсэн энэ цонх дахь new буюу шинээр фильтр үүсгэх гэсэн товч дээр тавшия. Filter 1 гэсэн шүүлтүр шинээр үүсэх ба энэ мөр дээр тавшаад drop shadow гэж англиар нэр өглөө. За фильтрийн эффектүүд англиар primitives буюу график дүрслэлийн үндс элементээс бүрэлдэн бий болдог. Эдгээр примитивүүдийг add effect дэлгэдэг мөрнөөс сонгож болно. За аль нэг примитивийг сонгоход thumbnail буюу жижигрүүлсэн хөрөг зураг бүхий тайлбар гарч ирж байна. За эндээс blend гэсэн төлөвийг сонгож болох юм байна. Diffuse lighting effect гэж байна. За сүйдрэлт үүсгэхийн тулд бид нар Gaussian blue буюу Gauss-ийн бүдгэрүүлэлт гэсэн эффектийг сонгоод add effect товч дээр товшио. Effect мөрний дор Gaussian blue гэсэн мөр үүссэн байна. Одоо сонгогдсон график руу энэ эффектийг оруулж өгье. За ингэхийн тулд selector хэрэгслийг идэвхжүүлээд зургаа сонгоод drop shadow мөрний өмнөх идэвхжүүлгийг идэвхжүүлээд өгнө. Доор Gaussian blue примитивийн тохируулга харагдаж байна. Effect parameters tab дээр тавшаад standard deviation мөр дэх слайдерын гүгчийг хөдөлгөж өгье. За standard deviation гэдэг нь стандарт утгын хазаалт гэсэн үг юм. Эсвэл энэ тоон утгыг шууд оруулж өгч болно. 10 гэж оруулаад enter тавчийг дарлаа. Бүдгэрүүлэлт хэр зэрэг байгааг харж болно. За стандарт deviation мөрөнд 2 слайдерын гүгчийн утга харагдаж байна. Дээрх гүгч хэвтэй чиглэлийн бүдгэрүүлэл, доорх гүгч нь босоо чиглэлийн бүдгэрүүлэлтийг тус тус заана. Адил харьцаатай бүдгэрүүлэлт хийнэ гэвэл link гэсэн айкон дээр товшно. Unlink хийгээд хэвтэй чиглэлийн бүдгэрүүлэлтийг 0%, босоо чиглэлийн бүдгэрүүлэлтийг 10 гэж өгөөд харъя. Босоо чиглэлийн дагуу бүдгэрүүлэлт үүснэ харагдаж байна. Хоёулангийн 10 дээр тавья. Энэ бүдгэрүүлэлтийн эффект нь оригинал график зураг дээр хийгдсэн учраас fill color зургийг харж байна. За бид drop shadow буюу сүйдрэлтийн эффект үүсгэх гэж байгаа учраас Gaussian blue примитивийг өөр их үүсвэртэй холбож өгөх хэрэгтэй байна. Gaussian blue мөр source graphic хэсэгтээ сумаар болгогдсон байна. За энэ сумтай зураасын тусламжтайгаар source alpha, background image, background alpha, fill paint, stroke paint зэрэг үүсвэртэй холбож болох юм байна. Энэ тохиолдолд source alpha их үүсвэртэй холбож өгье. За ингийн тулд зүүн тийш харсан гурвалжин сум дээр дарангаа чирч source alpha дөрвөлжин дээр аваачиж суулнаа. Манай тохиолдолд өнгөгүй болж ирж байна. За одоо offset нэртэй өөр примитив нэмж өгье. Add effect дэлгэдэгдснээс offset төлөвийг сонгоно. Add effect товч дээр дарна. Gaussian blue мөрний доор offset effect салбарлаж бий болсон харагдаж байна. Inkscape програм Gaussian blue примитивийн гаргалтыг offset примитивийн оролцоотой холбож өгсөн энэ байна. Offset мөрийн сонгосон үед delta x, delta y мөрний утгыг 5 болгож өгье. Одоо бид оригинал график зургийн копи буюу хуулбарыг оруулж ирэх хэрэгтэй. Инхийн тулд өөр нэг примитив болох merge буюу нэвтгэх гэсэн төлөвийг сонголоо. Add effect товч дээр тавшина. Merge мөр үүссэн ба холболтын ямар нэгэн зураас байхгүй байна. Merge мөрний гурвалжингаас маусны товчийг дарангаа чирэн offset мөрний гаралт дээр аваачиж суллана.
merge хэсэгт 2 дахь гурвалж үлдсэн нь харагдаж байна. За энэ гурвалжин дээр маусны сумыг дарангаж ирэн source graphic хэсэг дээр авчиж суулна. Эндээс харахад Gaussian blur эффект source alpha-тай холбоотой, offset эффект нь source graphic-тай холбоотой болсон нь харагдаж байна. За ийм байдлаар хамтарч shadow буюу сүрдэлтийн эффектийг үүсгэж байна. Фильтрийн тусламжтайгаар эффект оруулах нь их усрын зурагт ямар ч өөрчлөлт олдгүй. Жишээ нь drop shadow мөрний өмнөх идэвхжүүлгийг авахад анхны зураг хэвээрээ харагдаж байна. Drop shadow мөрний өмнөх идэвхжүүлгийг буцаагаад хий. За фильтрээр хийсэн эффект өөрчлөлт хийх боломжтой байдаг. Сүрдэлтийн хэмжээг багасгахыг бол Gaussian blur мөрийг сонгоно. Стандарт deviation мөрний утгыг 3 болгож өгье. Drop shadow эффектийн сүрдэлт багасаад ирж байна. За ийм байдлаар фильтрт эффект хэрхэн үүсэх тухай бид нар эхнээс нь үзээд дуусч байна. Эдгээр эффектүүдийг үүсгэсэн бэлэн төлөвүүд байдаг. Энэ төлөвүүдийг үүсгэхийн тулд фильтр системээр тавшаад энд байгаа төлөвүүдийн мөр дээр тавшихад олон сонголтууд гарч ирж байна. Энэ олон эффектүүд ямар байдалтай харагдахыг сонирхож байгаа бол Fragments файлны Inkscape дэд хавц. За filters svg гэсэн файл байдаг. За тэр файлыг нээж харж болно. Энд фильтр сесэнд байгаа бүх эффектүүдийн жишээг харуулсан зургууд байна. Томруулж харъя. За ийм байдлаар энд байгаа эффектүүдийг ямар байдлаар харагдахыг нэм хүчлэн шалгаж үзэж харж болно. SVG фильтр нь график эффектийг үүсгэх хэрэгсэл буюу tool юм. За энэсгээр бид Inkscape програмд яаж фильтрийг үүсгэх тухай ойлголтыг, за фильтр редакторын тусламжтайгаар сүрдэлт эффект яаж бий болгох тухай ойлголтуудыг эзлэе.